Дүүс дотор оноо яваач энэ. Хизээ алга болов. 4:20-оос хойш ядгүй. Байдгүй хатан лав юм харагдсангүй шүү дээ. Уукагийн доороо Байгаа гашаандаа байна л хэд нэгээс өвлжүүлнэ гэж ирсэн. Сая энэ хүүхдэн доор туглаа хариулцал явна лээ. оо за. Ай! Сүүлдээ бахаа байдгүй дээ түү. За яасан юм? Би таны мал яаж гараа авч ирсэн. Тэгээд гал гарсан юм уу? Машиныг гэрэл харсан байхгүй юу да. Худлаа ярьж байгаа наач гал мал гараагүй л байлээ шүү дээ. Тэгээ чи гал харсан юм уу те? Яг сараагаа би хөдөлтөөгөө явж ирсэн байхгүй юу? Манай өнд дөрөв сэтэртэй харуунд байсан уу? Байсан. Тэгээд чи буцуучаад ямар гэрэл гардсан харддаг юм уу? Бэр үргэд исэн. Миний хамгийн анхны дурсамж. Тэгээд 3 нас орчимтой л байсан жаа. Тэгээд ширээнээс гоо цонхоор арж байгаа гадаа нэг хүн шууд отын мөрөд алхаж яасан. Би тэрийг ааваа гэж боддог юм. Тэгээд тэр ээжлэлэхээр болохоор ээжлэр үгүйсгээд манайх хизээш байшинд амьдарч байгаа үгээд манайх 4-р 5-р ангид орох оронд л нөө сум дөрөв нөөж орж ирсэн юм л дээ. Тэгээ сум дөрөв нөөж орж ирээд гин орж ил миний аав тархинд цус харваад наа цаана гэдэг эмдэг домлог гэдэг яваад аймгийн дэд эмдэгтчихсэн. Тэр өөлөх зут руу өлөөс шүндэ хасах 40 градус хүрч ирсэн. Би газархны мал дээр өглөө сардан гата зайг үлдчихсэн. Битандаас үлдчихсэн. Их хүүтэн их зут руу өлөөс. Тэгээ би өглөө усаад харахад хотны зах дээр нэг хонь өдчихсэн. Ёодч өдөр хонь бүр ингээд усан зумраад унчихсан. Бүр ингээд усан шатсан шиг унаад өмрөөд унжаас. Тэгэхэд би гайхаад харахад маргааш үлэн төвчгсөн тэр хонь. Тэгэхэд аав юу ч болоо шиг маргааш эндээс гараад ирчихсэн. Зэндэлтэй гарах гэд нуруунд дээр нь хөвтүүлэхээр тэнгэр харуулж ийн гэж баярлдаг гэдэг. Энэ одоо хийн гэдэг юм.